Хэрхэн болон маань давтаа морил намайг Заяа гэдэг. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Google Doc ашиглах талаар дэмэг хүрэхэд бэлэн болсон байна. Заншил ёсороо description-доор линк болон timestamps үлдээх тул та бүхний өөрсдийн хүсэж байгаа хэсэг дээр шууд дараад үзээрэй. Мөн та бүхний суралцмаар байгаа эсвэл сурч мэдсэн зүйлээ бусдаагаа хуваалцмаар байгаа бол манай social платформд чөлөөтэй та бүхэн илэрхийлээрэй. Мөн YouTube сувгийн маань subscribe хийх мөн хэрэгцээтэй хүмүүст нь энэ бичлэгийг харамгүй тараагаарай. Ингээд дэмэргөө орцгоё. Хэрхэн Google Doc руу орж болох талаар та бүхэндээ харуулъя. Эхний хэсэг маань та бүхэн өөрсдийн Gmail-ийнхаа баруун гар талд энэхүү 9 товчлуур дээр дараад бүх Google-ийн аппликейшнуудыг бол харах боломжтой. Энэ дээр Docs гэд дарснаар та Google Docs руугаа орж болно. Тань нэгдэх сонголт. Хоёр дахь сонголт маань гэх юм бол шинээр браузер таба нээгээд тэрэн дээрээ doc.new гэдгийг дарснаар ямар ч та веб браузер ашигласан дэрэн дээрээ шууд гарч ирнэ. Дэлгэцэн дээр харж байгаачлан. Энэ хоёрын маань ялгаа юу вэ гэхлээр эхнийх маань шууд зүгээр л цав цагаан цаас тань дээр гаргаад өгнө. Gmail-ээс орж ирсэн болохоор танд дэлгэрэнгүй энэ дэлгэц маань гараад ирж байгаа. Энэ дээр жишээлбэл template буюу энэ дундаас та яг юуг бичмээр байгаа гэдгийнхаа сонголтыг хийгээд аль хэзээ бэлтцсэн байгаа тэр зүйл дээр та өөрийнхөө хүссэн зүйлүүдийг бол оруулаад хийж болно гэсэн үг. Мөн энэ дундаасаа өмнө хийж байсан зүйлүүдэд та бүхэн дээрээс хайгаад олох боломжтой. Эсвэл доод энэ хэсэг дээр таны өөрийн бүтээж байсан бусдын бүтээж байсан хоорондоо та бүхэн солилцчихсан гэсэн Google Docs-ууд маань гарч ирэх байгаа. Мөн энэ дундаас та агаас яа хүртэл нь ялгаж болно. Мөн фолдер дээр юу байгаагаас шалтгаалаад гаргаж ирж болох байгаа. Та бүхэн фолдероо хэрхэн яаж эмх замраатай байлгах мөн ашиглаж болохыг маань Google Drive хэрхэн ашиглах манай бичлэгийг үзээрэй. Хүмүүс маань их асуудаг хэрхэн яаж би өөр платформын буюу Microsoft Word-ийн бичиг баримтайгаа Google Doc руу оруулах вэ? Google Doc-оос яаж би Microsoft Word руу оруулах вэ гэж хүмүүс маань их асуусан байсан. Ингийн тулд та жишээлбэл file гэдэг руугаа ороод open гэдэг хэсгээр дарснаар open гэдэг дээр дарсны дараа танд энэхүү 5 сонголт бол гарч ирнэ. Эхнийх нь мэдээж хэрэг Google Drive-аас та хүссэн бичиг баримтуудаа бол Google Doc руугаа хувируулж орж болно. Эсвэл тантай хүмүүс хуваалцсан тэр маань ямар ч формат байж болно. Таны чухалчилж гэж үзэжсэн маань 3-т, хоёр дахь нь болохоор саяхан тантай хуваалцсан бичиг баримт болон таны өөрөө үүсгэсэн бол гарч ирнэ. Upload гэдэг хэсгээр дарснаар та бол компьютерээс өөрийн хүсэж байгаа бичиг баримтуудаа Google Doc руу хувиргаж болох байгаа. Жишээлбэл энэ дээр та цэнхэр дээр дараад энэ маань Word дээр яж байгаа те Microsoft Word дээр энийг сонгоод идэвхжүүлээд Open гэдгийг дарснаар Word дээр ясан бичиг баримт маань Google Doc руу шилжиж байгаа. За та өөрөө үүсгэсэн Google Doc-ог хэрхэн яаж Microsoft Word руу шилжүүлж болох вэ? Ингийн тулд та бүхэн буцаад файл руу ороод download гэдэг хэсэг дээр эдгээр олон файлууд руу хувиргаж болно гэсэн үг байгаа. Та Microsoft Word-ыг сонгосны дараа таны дэлгэцэн дээр энэ доор шууд татаж авсан гэдгийг бол танд харуулна. Хэрхэн дээрээ та бүхэн хэмжээстэй мөн хажуу талдаа layout буюу юу байгаа гэдгийг харуулах боломжтой байдаг вэ гэхлээр та бүхэн эхлээд view гэдэг хэсэг рүү ороод энэхүү тохиргоонуудыг тааруулна. Хүмүүс маань анзаараагүй байж байгаа л да. Тэгж байгаа санамсаргүй printlэг гаргаад ирэнгүүд харж байснаас нь шал өөр гарч ирэх жишээ нь. Хэрвээ та printlэхэд яаж харагдгийг хармаар байвал энэхүү view print layout гэдэг хэсгээр гарангууд энэ маань яг printlэхтгэрээ ийм агаар гарч ирнэ гэдэг бол танд харуулна. Show ruler буюу энийг та идэвхжүүлэх юм болчингууд дээрээсэн хэмжээс маань бол алга болчихно. Тэгэхээр та хэдийн сантиметр зайтай байсныгаа бол харахад хэцүү болчихно гэсэн үг. За энийгээ буцаагаад идэвхжүүлээ show ruler гэнгүүт гараад ирнэ. Show documents outline буюу энэ маань юу энэ дээр орж ирсэн байгаа. За энэ дээр жишээлбэл би ээжийнхаа бичсэн түүхийг бол ингээд хуулаа шууд ингээд тавьчихсан. Хэрвээ энэ маань бичиг баримт байсан бол мэдээж нэгт тийм, хоёрт тийм, гуравт тийм гэдэг заавар хувьтай хэсэгчлэлтэй байж гэн тийм ээ. Тэгэхээр тэрийг харахын тулд та бүхэн view document outline гэдгийг дарснараа та бүхэнд гаргаж ин тэ энийг дарснараа шууд юу байгаа гэдгийг бол гаргаад ирнэ. Хэрхэн Google Doc дээр та бүхэнд зураг оруулж, видео оруулж болдог вэ? Insert дээр та бүхэн дарахаар энэ дээр image гэдээ гараад ирж байгаа. Тэгэхээр та бүхэн компьютернаас эхний хэсэг нь бол оруулж олно. Дараагийн хэсэг search the web буюу
Google-с та бүхэн хайгаад оруулж болно. Энэ нундаасаа зурагнуудаа хүснээрээ та бүхэн сонгож болно. За хэдүүлээ энийг сонгочихъя. Тэгээ энэ доор insert буюу оруулах гэдэг хэсгээр та бүхэн дарснараа зураг маань шууд ороод ирж байгаа. Энэний доод талд drive буюу таны өөрийн Google Drive-наас аль хэзээ оруулсан дизайнеруудыг хийцэн байгаа зургуудыг оруулж болно. Аль эсвэл өөрийн та Google Photo-тойгоо холбосон үед ажилтай холбоотой зургуудыг оруулж болно. Хүсвэл URL буюу линкээр нь дамжуулж зураг оруулж болно. Хамгийн сүүлийн сонголт камераараа зураг авах боломжтой гэдгийг та бүхэнд имиж дээр харуулж байгаа. Энэ insert хэсгээр та бүхэн анзаарж байвал Google Doc маань видео оруулах хэсгийг бол дэмждэггүй. Гэхдээ энд арга байдаг. Тэхийн тулд хэдүүлээ хамтдаа Google Slide руу эхлээд орох хэрэгтэй. Google.com руу ороод энэ 9 төвчлөр дээр дараад хамтдаа Google Slide руу оръё. Google Slide орсны дараад нь шинээр blank гэдэг энэ хэсгээр дараад хэдүүлээ хамтдаа insert гэдэг хэсэг рүү мөн орно. Insert гэдгийг анзаарч хэлээ оруулах гэж байгаа. Ямар нэгэн зүйлийг та гаднаас оруулах гэж байгаа бол insert гэдэг тайб руу орно. Энэ дээр видео гэдэг хэсэг рүү хэдүүлээ ороод энэхүү бичлэгийг оруулмаар байгаа болохоор итгэжүүлээд select гэдэг хэсэг дээр хэдүүлээ дарснараа бичлэг маань шууд ороод ирж байгаа. Slide-н дээр орж ирсэн бичлэгээ бүгдээрээ итгэжүүлээд маусныхаа баруун гар талыг дараад copy гэдэг хэсэг дээр ороод хэдүүлээ буцаад Google Doc руугаа ороод эннийхээ insert гэдэг хэсэг рүү ороод drawing буюу зурах хэсэг рүү хэдүүлээ орно. Drawing хэсэг маань Google Doc дээр даваа тал юу гэдэг вэ гэхлээр та сурагч нартайгаа муу ажилчтайгаа хамт ямар нэгэн project байгуулж байгаа бол тэрнийхээ талаараа хамтдаа зурлалт ярилцахад бол маш даваа талыг өгч яадаг. Drawing руу хэдүүлээ ороод энээрээ итгэжүүлээд та Ctrl V юм уу Command V гэдгийг дарснараа таны copy хийж нөгөө хуулбарсан зүйл маань энэ дээр гараад ирж байгаа. За хэдүүлээ энийг save and close гэдгийг дарангууд видео маань ороод ирнэ. Та энэ дээрээ итгэжүүлээд дарангууд drawing руугаа шууд орчихно гэсэн үг. Энэ чинээсээ хүмүүстээ та бичлэгээ үзүүлэх боломжтой. Insert дээр та бүхний мөн мэдхэд зайлшгүй хэрэгцээтэй нэгэн зүйл бол page numbers буюу хуудасны номеруудыг гаргах. Энэ дээр танд дөрвөн сонголтыг гаргаж ирнэ. Эхний хэсэг болохоор баруун дээд тал дээр эхний хуудаснаас ахуулаад тоог нь гаргах. Эсвэл эхний хэсэг нь болохоор intro буюу танилцуулганы дараагаас эхэлж тоог гаргах. Дараагийн хэсэг нь болохоор баруун доод талд мөн адилхан эхнийх нь тайлбар таны эсвэл танилцуулга тэрнээс эхлээд тоо гаргах гэсэн энэхүү зүйлүүдийг бол та сонгож олно. Та бүхэн Google Doc дээр өөр хуудсан дээр оруулъя гэх юм бол insert дээр дараад break гэдэг дээр page break гэдгийг дарснараа энэ маань дараагийн хуудас руу орчихно гэсэн. Та бүхэн бичингүүд доошоо шууд ороод ахгүйгээр энэ маань дан ганцаараа 3 дахь хуудас болоод итгэцсэн гэсэн үг байгаа. Линкийг хэрхэн та бүхэн ашиглах вэ гэхлээр энэ линк дээр хэдүүлээ даръя. Маш урт линкүүдийг хүмүүс маань оруулсан байдаг л та. Тэгэхээр тэхэх шаардлагагүй. За та жишээлбэл энэ дээр YouTube гэж биччихээ. Хэдүүлээ хамтдаа энэ бичлэгээ итгэжүүлээд оруулчихъя. Хажуу талын apply гэдэг цэнхэр төвчлөр дээр дарснараа энэ маань итгэвчж байгаа гэсэн. Хүмүүсийн цагийг хэмндэг нэг зүйл бол bookmark гэдэг байгаа. Энэ маань яг ямар учиртай вэ гэхлээр зүйл рүү очимоор байгаа бол заавал та маусаараа доош ингэж явах шаардлагагүйгээр bookmark-ыг ашигласнараа таны цагийг хэмж болдог гэсэн үг байгаа. Юуны төрөнд та эхлээд сонгомоор байгаа хуудас юм уу эсвэл гарчгуудынхаа өмнө та курсороо авчих хэрэгтэй байгаа. Авиацсныхаа дараад нь insert гэдгийг дараад bookmark гэдгийг та бүхэн дарна. За энэхүү хэсгийг хэдүүлээ дээш яваад нэгэнт одоо энэ маань бол холбоцсон. Тэгэхээр та дээр байгаа хэсэг дээрээ за бороо минийх болохоор доор байгаа гэсэн хэсэг байгаа те. Энийг итгэжүүлээд маусынхаа баруун гар талыг дараад link гэдэг хэсэг рүү та бүхэн оронгууд эн чинь маань bookmark хийгээд энэ чинь орсон байгаа. За тэгвэл хэдүүлээ bottom гэдгийг итгэжүүлчихье. Ингэснээр яах вэ гэхлээр та bottom гэдэг дээр дарангууд доотлын хэсэг рүү шууд орчиж байгаа. Бичгээр нь бичиж явах үед зарим зүйл дээр бичээс маань бүгд том бичигдэх шаардлагатай. Аль эсвэл томоор бичигдээд бага байх, эсвэл бүгдээрээ нэг хэмжээний бага байх гэх мэтчлэн сонголтуудыг хүмүүс маань хийх шаардлагатай болдог. Зарим үедээ бид нар бичиг баримтаа маш удаан бичснийхаа дараад нь энэ хэсэг маань бүгдээрээ том байх байсан шүү дээ гэд устгаж байгаа байдлыг би маш их харсан. Тэгэхээр Google Doc дээр болон Word дээр их шаардлагагүй байдаг байгаа. Хэрвээ та хүсвэл энэ эхний хэсгийг тгчүүлээд format гэдэг хэсэг рүү та бүхэн ороод эхний text хэсэг рүү ороод тэрний хамгийн доод талд нь capitalization гэдэг хэсэг байгаа. Энэ дээр танд 3 сонголт гарч ирнэ. Энэ 3 сонголтыг би гурвлыг танд харуулад үзье гэж бодож байна. За эхний хэсгээр миний дэлгэцэн дээр өөрөөр жижигхэн байгаа болохоор бүгдээр энэ upper case буюу бүгдээр энэ том болгох. За буцаад ахаа формат руугаа ороод текст руу ороод title case буюу эхний үсэг нь том бусд нь жижиг гэдэг
форматыг та оруулна гэсэн үг. Буцаад хэдүүлээ байсан хэлбэрт нь оруулах юм бол lower case буюу бүгдээрээ жижигхэн хэлбэртэй байх гэдгийг та бүхэн сонгож болно. Бичиг баримтыг бүтээж байхдаа заавал нэг хуудсан дээр байлгахгүйгээр формат руу ороод columns гэдэг хэсэг рүү та бүхэн орно. Энд танд 3 сонголтыг гаргаж өгнө. Эхнийх нь нэг янзаар бүгдээрийг нь байлгах, 2 игнэнд оруулах, 3 игнэнд оруулах гэсэн сонголт байгаа. Хэрвээ та бүхэн хүсэх юм бол 2 игнэнд оруулах гэдгийг сонгоод саяны ээж маань одоо бичсэн энэ хүү түүх болохоор 2 хэсэгт орчиж байгаа. Мөн буцаад энийгээ 3 хэсэг бас мөн болгож болно. Энэ маань жижигхэн хэлбэрээр илүү уртаар ингээ болчихж байна тийм ээ. Заавал та итгэвчүүлэх ямар шаардлагагүй зөвхөн энэ сонголтуудыг хийснээрээ л таны шууд бичиг баримт маань энэхүү хэлбэртэй ороо явна гэсэн үг юм байна. Хүмүүсийн маш их хэрэгэлдэг нэгэн зүйл бол explore. Та энэ баруун гар талын доод хэсэгт байж энэ дээр хэдүүлээ хамтдаа дараа. Энэ дээр та өөрийн хүссэн зүйлээрээ хайлтуудыг хийж болно. Энэ маань саяны бидний нөгөө имиж хайлт хийдгээс нэг өөр зүйл маань энэ чинь мэдээлэлтэйгээ тэр чигтээ гарч ирнэ гэсэн үг байна. За энэ дээр хэдүүлээ жишээлбэл улс орон Монголын талаар хэдүүлээ хайгаад үзье. Энэ дээр веб хэлбэрээр эхний хэсэг маань гарч ирнэ. Хоёр дахь хэсэг маань зургийн хэлбэртэй. Гурав дахь маань таны өөрийн Google Drive дээр байгаа мэдээллүүд тухайн хайсан keywords буюу түлхүүрүүгээр гаргаж ирэх. Хэдүүлээ веб хуудсан дээр ороод энэ давуу тал нь юу байдаг талаа би та бүхэнд харуулъя. Эхлээд хэдүүлээ энэ бичиг баримтаа доод талд нь курсороо аваачаа тавьчих. Жишээлбэл энэ дунд та энийг харж агаад за энэ мэдээлэл илүү надад таалагдж байна. Хүсэх юм бол та оронгууд шинэ дэлгэцийг танд гаргаж ирээд энэний талаар мэдээллүүд гарч ирж болно. Заавал та ийшээ орох шаардлагагүйгээр энэ дагаа мэдээллийг авч болно. Жишээлбэл энэ эхний хэсгийг хэдүүлээ хам copy-дод Ctrl+C буюу Command+C дараад энэ дээр Ctrl+V буюу Command-ыг дарсныхаа дараад энэ мэдээллийг хаанаас олсон бэ гэдгийг үргэлж хайж байгаа хайлтан дээр бид нэр оруулах хэрэгтэй байдаг байгаа. Тэгэхээр энэ хажуу талын source буюу мэдээлэл орж ирнэ. Энэ дээр дарангууд энэ 3 цэгийг дарангууд энт маань 3 өөр төрлийн сонголтыг танд гаргаж ирнэ. Эхнийх нь MLA, APA, Chicago гэсэн хэлбэрээр та сонгоснороо танд шууд саяны энэ доотлын фөрөжийг бол оруулаад өгч болно. Ахиа хэдүүлээ сонгоод хоёр дахь дээр нь арай өөр хэлбэрээр ингээ гаргаад ирж байгаа. Мөн үнтэй адилхан та зургийг хэсэг рүү шууд ороод курсороо хаан тавьснаас шалтгаалаад зураг маань орж ирнэ. Энэ дээр хэдүүлээ энэ гайхалтай зургийг дээр нэмэх гэдэг дээр дараад шууд орж ирнэ. Explore зураг орж ирдгийн давуу тал нь энэ та харуулах баримттай болно гэсэн үг юм. Эхний хэсэг хэдүүлээ хамтдаа энэ меню гэдэг хэсгийг бичиг тоолонд Google цэгийн менюг гаргаж ирдэг хэдүүлээ болгохын тулд энийг copy-дод tools гэдэг рүү ороод preferences гэдэг энэ доод хэсэг рүү орсноор substitutions гэдэг хэсэг та бүхэнд гарч ирнэ. За энэ replace гэдгийнхаа оронд нь ямар үгвэ гэдгийг оруулна. Мөн энэ чинээ хэдүүлээ окей гэж дарангууд та бүхэнд харуулъя. Меню гэж бичигдэх тоол нь шууд Google цэгийн меню вебсайт орох боломжтой. Хамгийн сүүлд Google Doc-ын талаар та бүхэндээ хэлмээр байгаа зүйл маань хэмээл та хүмүүстэй хэрхэн яаж collaboration буюу хамтарч болдог талаар та бүхэнд харуулъя. Манай энийг ерөнхийдөө бол хийгээд зуршсан байсан. Энэ маань дээдлийн цэнхэр share гэдэг төвчлөр дээр дарсны дараа танд хоёр зүйл гарч ирнэ. Эхний хэсэг маань та энэхүү линкийг шууд хуулбарлаад хин нэгэнд шууд явуулчих болно. Энэ дээр мөн харуул энэ дээр restricted буюу зөвхөн таны явуулсан хүн орж ирэх эсвэл энэ линкийг авсан хэн ч хамаагүй орж ирэх гэдэг хоёр сонголт байгаа. Дээдлийн хэсэг дээр та группээрээ шууд хүмүүстэй явуулж болно. Эсвэл хин нэгнийг сонгоод явуулах боломжтой. Мөн энэ хүнийг авсан гэдэг бол мэдэгдэж болно. Мессежээ үлдээж болно. Хажуу талынх дээр энэ хүн энэ бичиг баримтыг засаж болно. Эсвэл сэтгэлээ үлдээж болно. Эсвэл шууд зүгээр харах гэдэг 3 сонголтыг та бол хийх боломжтой. Олон хүмүүстэй та хуваалцах байгаа бол айл болох жирийн viewer юм уу, commenter гэдэг хэсгийг та бүхэн сонгоорой гэдэг бол давхар сануулмаар байна. Тэгээд та энэ цэнхэр товчлорыг дарснаар сэндгээд хүмүүс руугаа явна. Мөн энэ дээр та бүхэнд сануулхад энийг имэйлээр шууд хүмүүст явуулж болно. Имэйл share эдрийн маань ялгаа юу вэ гэхлээр та share хийснээрээ тухайн хүн маань яг тэр цаг мөчид өөр усад байгаа хүн тантай яг тэр үед хамтраад энэхүү бичиг баримтын алдаа оноо болон функцүүдийг бол өөрчлөх боломжтой. Харин та файл руу ороод имэйл гэдгийг дарж имэйл та явуулснараа энэ хүн маань имэйлээ нээсний дараа л энэ бичиг баримтыг харна уу гэхээс биш харин нөгөө collaboration буюу хүмүүстэй хамтрах үед бол хүмүүс шууд орж ирээд энэ зүйлийг засаад хамтарч болдог. Ийм хоёр өөр ялгаатай байдгийг шүү гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Google Doc-ыг ашиглах талаар эхний бичлэгээ та бүхэнд хүргэсэндээ маш их баяртай байна. Мөн та бүхэн энэ талаар суралцахыг хүссэн зүйлийг хэрвээ би орхитуулсан бол чөлөөтэй
YouTube сувгийн мандаар үлдээгээрэй. Мөн бас та бүхний мэддэг зүйлийг хэрвээ би яриаггүй байх юм бол бусдаагаа бас мэдлэгээ хуваалцаасаа гэж та бүхнийг уриалмаар байна. YouTube сувгийн маань subscribe хийж хэрэгцээтэй хүмүүст энэ бичлэгийг тараахаа мартаоцай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.